За сайн байцгаана уу? Манай хамгийн анхны подкаст маань Chill podcast маань эхэлж байна. Өнөөдрийн зочноо манай Хошур бой тэгээ Dynamic 3 Pingu 3 ирсэн байна. Hey, what's up boys? Энэ хоёр ирсэн байна. За өнөөдрийн бидний ярих сэдв маань өөрсдийнхөө Pixar-ын топ хамгийн 10 өнөөдрийн бидний ярих сэдв маань болохоор өөрсдийнхөө амьдралдаа үзсэн хамгийн шилдэг топ 10 Pixar-ын хөгжлийн кино анимашнуудыг жагсаасан байгаа Тийм ээ. Агаас төрс. Тийм. Одоо явуулахаар хэдүүлээ нөгөө нэг юу яа ярилцсан тэгээд яагаад дуртайсан шалтгаанаа тэгээд яг хүмүүст одоо ямар киног үзээрэй гэж санал болгож байгаагаа гэдэг тиймэрхүү юмнууд за ярина ер нь. Тийм. Тэгээд хэдүүлээ хамгийн гол нь чийл байх хэрэгтэй. Ямарч хэрүүл мөрөл тийм ууралж буцаарсан бол байхгүй зүгээр л тийм маш яг хэрэгтэй ч хэрэггүй ч подкаст л дээ. Honorable mention дээр та кино бичсэн үү? Бичээг байгаа. Окей. Тэгвэл топ 10-та ороогүй мөртлөө таалагддаг дуртай санагддаг тийм киногоо хэлдэ. За эхлээд Дайна хэл. За минийх бол Toy Story-гийн бүх киногаа бүгд. За окей. Тэгээ Cars-ийн 3 киногаа. Honorable нөгөө нэг топ 10-та ороогүй юу? Тий. За. Топ 10-та ороогүй. За. Тэгээд за манай Incredibles байгаа. За тийм Incredibles гоё. Тэгээ Nemo-гийн 2 киногаа. За. Их гоё юм бичсэн байна дөө. За хин манай Хошур бой хэлээрэй. За би бол листэндээ орлоогүй кино гэх юм бол одоо Toy Story-гийн одоо 2 3 4 гээл одоо үлдсэн бүх Toy Story 1-ээс бус бол би өөрөө бол их тийм амар үзээд идэх фэн биш. Гэхдээ багтаа их Toy Story 1-ийг амар их дахин үздэг ш. Тэгээд үлдснээ нь бичээг байгаа. Тэг ер нь Pixar ч нөгөө нэг юугаараа зохиолоороо тэгээд хамгийн гол нь анимашнэгт жинхэнэ гэрэлтүүлэг хөгжлийн кинонд оруулдаг гэж хэлээ. Тэрүүгээр маш онцгой тий. Одоо тэр нэг гэрэл гарч ирээд I9 гэдэг аргач. Тэр бол ерөөсөө мартчихгүй. Pixar-ийн интро нууг нь бол аим шиг юм байл шүү дээ. Тэр нь бяц дараад байна. Тэг гიშгэ алчтай шүү дээ. За миний болохоор топ 10-та ороогүй honorable mention нь Cars-ийн бүх анги бүр. Одоо би яг Cars-ыг бичиж бодсон. Гэхдээ арай ягаагүй. McQueen дээр ч кокшроод үгзэн штэ. McQueen тийм. McQueen ч явах тий. За. Тэгээ Incredibles бас 2 анги бичээгөө. Юу Bugs Life гэдэг аим хөрхөн юу гэдэг штэ нэг баахан шашивчны тухай гардаг. Тэрийг бичээгөө. Тийм. Мэднэ. Тэгээ юу Brave-ийг бас бичээгөө. Brave шиг бол улаан устэй гэдэг үү? Тийм. Brave гэдэг Pixar-ийн цорын ганц гүнжтэй кино байхгүй. За одоо өнөөдөр топ 10-аа харцгаая. За миний 10 дугаар байр болохоор Toy Story-гийн 2 дугаар анги орсон байна. Яг Toy Story 2-ны юугаараа ялгаатай вэ гэхээр яг ингээд ямар нэгэн кино юм чи яг ингээд эхлэл гол төгсгөл байдаг шүү дээ. Тий. Toy Story-гийн яг тэр гол үйл явдал гардаг. Тэгээ мөн дээрс нэг Jesse гэдэг юутай cowgirl-тэй танилцсан шүү дээ. Тэрний ягаад хаягдсан эзэндээ хаягдсан түүх мөх гэдэг тэд нар амар одоо тийм emotional хэсэг нь. Тэгээд Toy Story-гийн цуврал дундаас Toy Story ялангуяа тэр 2 нь маш таалагддаг надаа. Тийм. Бас их таам гэдэг юм лээ. Нөгөө тэр Jessica ч лөө тэрний нэг юм эзэн ийм эмгтээд штэ.
Тэ. Тэр нь манай Woody-гийн ээж гэсэн таамаг явд юм билээ. Яг ингээд орны цаагуур хинтээ дэстам тийм малгай өмсдөг шүү дээ. Тэ. Тэр малгай дараа нөгөө манай эндигийн өмсдөг малгайтай яг адилхан малгай байсан гэх тийм юу илээ. Аха. Таамаглал шүү дээ. Үгүй одоо Easter egg гэж ярьдаг шүү дээ. Тийм. За хоёрын топ арга. Би топ арга гинэ. 10 дугаар та хоёрын. За миний топ арга бол юу Ratatouille гэдэг нөгөө хулганд байгаа чиг санаж байна. Тэр бол бас их хөөрхөн кино. Яа, Pixar-ийн бол тэгээд бас хамгийн гайгүй алдартай хөөгөлтэйнүүдийн нэг. Яагаад топ 10-тай одоо топ 1, топ 5-д оруулаагүй вэ гэх юм бол доо. Яг хоо бусадтайгаа бодвол яг нэг тиймэрхүү. Гэхдээ би бол багтаа бол энийг амар үзэл хэсэг боллыг 5-аас 7 насныхаа оронд бол тоогооч болно гэдэг мөрөөдөл бол бас миний нэг хэсэг байсан. Би амар их зураг зураал ээжэд хоол хийхтэн туслана гэж араас нь гүгээл. Тэгэл ээж чи яагаад ингээл хоол хийх гэж лайтал лов арилгах чадахгүй юм байж арилгах гэж яваад байгаа юм. Тэгээд зөндөө асуусан. Би тэгт нь бол би тоо болоод тоогооч олно гэхэд тийм үү тэгээд бэст тэгээд яагаад ингэсэн би нөхөө гэж аав ээж асуугууд би зурсан зургуудаа харуулаад гачаа хулган тоогооч өөрийгөө хулганаар зураал сэнсэри зурсан байдаг байсан. Тийм болол одоо топ 10-та хулган тоогооч Ratatouille-ийг оруулсан байна. Тэгээд хуушир боо гэдэг нэрт болсон юм те. Бас болох юм. Бис юу аш нэг Ratatouille шүү дээ. Ratatouille дээр нэг юм нэг юм эрэхтэй гэдэг шүү дээ. Тэ. Хулганаар өдөрдүүлээд идэг. Тийм. Тэр нөгөө нэг хулганаа хаана нөх вэ малгантраа өмдөн дотор моторыг ингээ хард шүү дээ нэг хэсгээр нь. Тэ. Тэрэн дээр нөгөө нэг юу дотор өмд нь Incredibles-ийн зурагтай байсан гэсэн тийм Easter egg байдаг. Тийм. Incredibles-тэй адилхан юутай зурагтай байсан. Ер нь дахиад зөндөө Easter egg ингээ ухаа зарал байдаг гэж лээ. Pixar юу байгаа. Ялангуяа Pixar. Тэ. За одоо хиний манай Dino-гийн 10 дугаар барьна. Миний 10 дугаарыг бол Toy Story movie 4 дугаар анги. За тийм за. Тэрэн дээр бол утгагүй сирений талаараа өөр юм гардаг уу? Утгагүй гэсэн үү? Гэтэ хөөрхөн босон байсан. Яг бүр ингээд шинэ character-ууд нэмээд. Тийм. Гэтэ жоохон тийм өмнөхөө ангид бол юу нь бол барахгүй л дээ. Гүцгүй. Тийм. Гүцгүй санагдсан. Тийм. Би яг ингэж утсахгүй яг Toy Story 4 гарч хахад нөгөө Toy Story 3 ингээд нөгөө нэг охин бүх тоглоом өгöd дууссан штэ энд. Тий. Тэнгүүт 4 гарна гэхэл яах юм болоо гэж бодсохгүй. Бас их сонирхолтой харагд. Тийм, maybe яг хамгийн анхны teaser дээр нь Woody ганцаархнаа далаад ингээ хөвдөг хэсэг юу гарсан штэ. Тий. Би тэр начаад яадсан болоо хайцсан болоо энэ бүгдээрээ зүүд байсан болоо амар таамаг өөрөө дотроо бодоодсон юм. Тэр хэсэг амар их анхаарал татсан. Харин тэгсэн чинь тэр сүүлдээ шал худлаа шаарсан байсан. Зүгээр л их тиймэрхүү. Зүгээр албаар үзэгчдийн юу татах га те. Анхаарлыг татах га. Анхаарлыг татах гэсэн мөлий. Тий. За та хэдийнх юм за. За одоо 9 дугаар барилгаа орсон. Миний 9 дугаар барилга болохоор Finding Dory. 2016 онд гарсан. За. Тий. Finding Dory нь болохоор юу ихгүй юу? Ингээд Nemo-гийн 2 дугаар анги. Тэгээд бүгд мэдж байгаа. Dory дээрс нэлээд Easter egg байж юм лээ. Тэгээд сайн санахгүй нэг юу шүү дээ. Monster INC шүү дээ. Тэ. Тэрнэр
Нөгөө ингээ баахан ингээ хаалгууд штэ. Тий. Виктор гэдэг ингээ юугаа ингээ өөрийнхөө дөрөө хувилдаг бачкаг нөгөө манай Сөсөлгийн майк Вазовскойр хөөж явж байгаа нэг ардталт нэг хаалга нэгдсэн чинь ардталт немо харагддаг гэсэн тийм таамаг гэдэм лээ. Мм. Тий. Сонирхолтой. Тий, немо харагддаг. Тэгээд мөн нөгөө нэг бүү гэдэг нэг охин бид штэ. Тий. Тэр охины тоглоом дунд нь нөгөө Toy Story-гийн Jesse тэгээд Nemo бас явж идэв лээ. Аха. Тийм нэг юуны Ratatouille-ийн Easter egg-ийг санчлаа нөгөө нэг Victor-ыг хөөгж явж байгаа нэг хэсгээр нь нөгөө Парис гардаг. Ratatouille-ийн тийм ягаад Дорыг сонгосон бэ гэвэл Дори Nemo 2 идэв штэ. Тий. Тэгээд нэг эхлээд ямарсан би ер нь Немог ер нь үзэж байгаа байхгүй юу? Аха. Би эхлээд зүгээр мэдгүй аавчдээ сууж байгаа л Дорыг үзэж байгаа байхгүй юу? Тэгж байгаа ой яадаг канал болоо гэж бодсон байхгүй юу? Тэгээд Немог үзчихсэн байхгүй юу? Немо бол бас их хөөрхөн кино шүү дээ бас. Энэ юг бас бодож чи Monster тэр франчайз нь би өөрөختөө топ 10-т оруулах юм байна. Тийм миний эсвэл нэг тиймэрхүү. За хэний хоожор боёс нь ямар юм бэ? За миний эсвэл Toy Story. Зүгээр л Toy Story. 2 3 4 биш. 1-р анги. 1-р анги гэсэн үг те. За 1-р анги. За энэ Toy Story бол хамгийн бүх эхлэлийг тавьдаг анги. Тэгэхээр бол хамгийн их ингээл анхаарал татаал амар үзчихсэн. Тийм бас нэг юм хэлэхэд Toy Story чинь өөрөө яг хамгийн анхны тийм гордын хүүхэлтэн кино гэж хэлээ. Тэрнээс өмнө Аладдин ингээд дандаа зурсан тийм 2D хэмжээс хүүхэлтэн кинод байсан шүү дээ. Тий. Тэгээ энэ удаа хамгийн анхны Toy Story маань хамгийн анхны 3D хүүхэлтэн кино гэсэн тийм зүгээр юм тийм яриа сонссон. Тий. Дээрс нь бас энэ Toy Story-гийн нэг юм бар өндөг шиг яваад штэ нэг сахалтай. Төмөс. Тий, төмөс. Мартчих явчлаа. Тэгээд тэрний хоолойг нь одоо Toy Story 4 дээр бол нэг факт юм бол Toy Story 4 дээр нас барсан. Тэгээд хоолойных нь юунуудаарс нь ингээд авч оруулсан юм байлээ. Тийх өрөвчлөө санагдсан. Тий, өмнөх хэлсэн хоолойнууд нь ягаад те? Тий. Тэгээ би яасан нэг юм гахаад нэг Toy Story-гийн Buzz Lightyear нь юунд нь хоолойг нь тим алан дэрчин дуу оруулсан те. Ань хэсэг нэг үзэхэд бас нэг ялгаа гарч ирсэн санагдаад тах юм. Эсвэл өөр нэг хүн байлоо. Магадгүй. Бас дашрам тэгм хэлэхэд одоо удахгүй Buzz Lightyear-ийн кино гарч байгаа юм лээ. Тэр нь цороо яах вэ гэхээр Buzz Lightyear гэдэг зүгээр ханаас юм уу гэд гараад ирсэн нэг сансрын тоглоом шүү дээ. Тэр нь болохоор ингээд нэг бодит хүний амьдралаас хэдүүлээд тэр кинон дотор тийм тоглоом хийсэн гэдэг тиймэрхүү кино гарах юм шиг лээ. Ямар сони тий. Тэгээд хамгийн гой факт нь болохоор тэр Buzz Lightyear дүрд нь Chris Evans буюу Captain America дүр тоглолтог жүжигчин доо оруулсан гэсэн. Вау. Тэгэхээр одоо ингээд яг дотроо хоолойн төсөлтөр яг бодогдоод болно аа. Тий. Тэнийг тиймэрхүү. За одоо манай хиний Dino 9-р байраа л дээ. Миний 9-р байранд бол Cars гэдэг киноны 3-р анги орсон. Тийм за. Хөрхөн тийм. За тэр кинон дээр бол Aquin бол хөвшөрдөг. Тэгээд шинэ 90 үеийн хүмүүс гарч ирдэг машинууд. Тийм. Тэгээд нэг like me. Трейнертэй болдог Aquin. Тийм. Тэгээд тэр трейнер нь болохоор ингээд багтаа тийм уралдаан хийхийг амар их хүсдэг байсан. Яаж ч эмхтэй нэ. Тийм эмхтэй. Ерөөсөө хүмүүс бол уралдаж чадахгүй гэдгийг бол мэдчихсэн. Тэгээд трейнер болгосон.
Гэхдээ манай McQueen бол тэрийг нь бүр Засч өгсөн. гүйцэж бүр ингээд юу уран зориг өгөөд өөрийнхөө орнд тийм. Тэгээ өөрийнхөө оронд оруулчихсан. Ластер рейстер тэр бүр тий. Тэгээд тэр нь ягаад ч мэдгүй хожсон. Тэр Карсын 3 намс надад амар таалагддаг. Мм. 3 анги дээр нь өөрөө багшаар өөрөө буцаад багш болцдог. Аха. Гэтэ яг тэр Карс 2-аас 3 дахь хүртэл хэдэн жил өнгөрсөн гэж таад бодож байна. 4. Гээгүй. Гадаад тэр Карс канон дотор юу шүү дээ. Аа. 20 жил болсон гэдэг. Болсон хаа. Нэг 40 мөч хүрээл тэгээд яасан бөхтэй. Магадгүй. Манай Тэгэл бас бодож үзэх ингээд одоо ингээд гадаа гараад машин хараад McQueen-тэй харьцуулбал машин нүдтэй гэж харагдаад их сонио. Бас тэгтээ нэг уртлын хоёр нэг гэрэл нүдийг харагдаад нүд юм шиг харагдаад тэгсэн нэг уртлах тэр машины уртлах хамар нь ам юм шиг харагдаад. Тийм. Би бас нэг interesting fact гэхлээр Toy Story хэдээр нэлээ 2 дээр нь бичсэн санаж байна. Нэг юм дахиад гадна штэ. Тийм. Дахианы юм хувцтай нэг бүдүүн нүдтэй эрэхтэй гардаг штэ. Тэрний машин нь Cars дээр гардаг нөгөө нэг эмхтэй нэг юм ногоон өнгөтэй машин байна. Тийм. Тэр машин билээ. Үлээрээ бодоодсэн чинь. Тий. Тийм биш. Та дараа нь хараа яг юм билээ. За. Тий. За нэг иймэрхүү юм. За тэгвэл одоо өнөөдөр 8 дугаар барилга орцгоё. За 8 дугаар баримт болохоор надаа тэг good dinosaur орсон байгаа. Бүр тэр бол тийм бүр өмнөх үйл явдал гардаг биш юу тэр шохон бүр нэг бүр үлэг гүрлийн юу гардаг үе гардаг. Тийм. Тэр бол би тэрийг бас үзээд үйлчлэн сагдаад лээд штт. Яг нөгөө нэг юу дүүлээ нөгөө нэг ийм амар хаддаг хүүхдүүд штт хүү. Харин хүн юм шиг сармагчин юм шиг. Хөлтэй хүн. Тэр нөгөө нэг юу яг тэрний ингээ яг мод тавьж байгаад модон унгууд ээж аав нь өгцөн гэ тэр хэсэг амар юутэй. Тэгээд бас нөгөө сүлсүлт наа виштэй болдог. Тэр яа тэрийг бас яг ингээл кино театрт үзэл тий бас зүрхэнд хүрч чадсан хүүхэлдэйн кинонуудын нэг. Pixar-ийн бас шилдэг кинонууд нэг. Хэдүүлээ яриад ах шаардлага байхгүй. 50 гоё. Хамгийн гол нь чил яриа. За миний 8 дахь бол Inside Out гэдэг одоо. Тийм. Бүгдийн кино байна. Бодлоо шүү дээ. Би яг тэр үед ингээ постерууд нь оруулсан зөө. Тэр хүүхэлдэйн кино бол миний хувьд бол миний үзчихсэн би бүр ингээд биг хүүхэлдэйн кино үзэхлээр ингээд дараа нь давтаж үзмээр санагдаад 2 3 удаа үздэг. Тэгээд тэрийг ингээд амар сайн чэйшэлцэг үзсэн болохоор ингээд бүх үйдлийн санаад тэгсээр гал тэр киноноосоо үздэг. Гэтэ энэ бол тгээгүй, ерөөсөө тгээгүй дахин үзмээр санагдаад лсэн. Яг бол ингээд хүний одоо бодлонд одоо ингэж ингээл тийм улаан, цэнхэр, шар, жаргал, зовлон гэл олон төрлөөр хуваагдсан байдаг нь бол их сонир санагдсан. Тэгээд яг одоо бодоод үзэх юм бол хүн яг одоо нэг өдөр гонхтай, нөгөө өдөр нь жаргалтай гэл олноор ингээд ууртай уцаарсан гэл хуваагдж явж идэг. Тэр Inside Out канон дээр нэг би бүлөө юм блэ. Bing Bong тий. Тий. Нэг юм төсөөлийн найз штэ.
Тий. Юм муурч юм шиг Тэр их хөрх шүү дээ. тий. Тэр яг Ягаа. яг нэг энд гейм дээр танаас снапдуулж байгаа юм шиг тэр доор алга болд шүү дээ. Тий анхаа болт тэр хэвчээ. Тэр бүр аим хэсэгтэй. Тэр бол тэгэл тэр доор бом мартагдж байгаа гэсэн үг. дуулж явахдаа ингээл тий одоо яг л одоо бодоод үзэх юм бол бид нар яг одоо ингээл нас ахаал баг насныхаа одоо болж исэн гой дурсамжуудын насаад л одоо багтаа бол би бас өөр гэсэн төсөөллийн найзтай байж л байсан. Гэхдээ одоо тэгэл одоо Тийм үү? одоо миний хажууд байна гэж төсөөлөхлөөр юусаа төсөөлөгдөж өгөхгүй. Бас нэг Би- үгүй ааш дээ бас. Бас тий бас өөрөө удаж явах тэгэл эвгүй санагдсан нэг бол. Нэг юм штэ. Тэр inside after штэ. Inside after big bang алга болд штэ. Тий. Тэр үйл явдал нэг коко дээр дахиад давтагддаг. Санжны таад нэг дараа хүмүүс мартангууд бас алга болд штэ. Тийм. Тэрнтэй бас яг адилхан гэсэн тийм эстер egg гэм байлээ. Ямар их стрэгүүд байт юм бэ? Тийм бүр зөндөө очи дараа YouTube-ээс судаараа заа. Тийм за одоо хин Dino. Миний 8 дугаар байр. Тийм 8 дугаар байна. За миний 8 дугаар байранд бол яг нэг Cars гэдэг киноны 2 дугаар анги ирсэн баг. Нэг бүрчлэн подкастыг бичнэхээр үнэхээр орж бичлэг болох гэсэн учраас зүгээр бичв. Талбар байр. Зургдугаар байр. Тавдугаар байр. Дөрөвдүгээр байр. Гуравдугаар байр. Хоёрдугаар байр. Нэгдүгээр байр өнөөрөө харцгаая. Бичлэг таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Маргааш стрим хийн тэгээд мөн подкаст хийн, Cubescape хийн, Minecraft гэсэн маш олон бичлэгүүд байгаа. Тэгээд тэднийг ээлээ тэгээ явуулсан. За ингээд манай бичлэг үзсэн баярлаа. Тэгээд лайк тавьчих дараарай. Мөн шеэр хийгээрэй. Тэгээд subscribe дарж намайг дэмжээрэй. За дараагийн бичлэг хүртэл баярлалаа.